Өглөөний мэнд үзэгчдээ та бүхэнд өнөө өглөө нэвтрүүлэг зочны харилцагыг хүргэх гэж байна. Энэ удаагийн зочноор Алс уулын Швед улсаас ирсэн Oriflame Cosmetics компани шинжлэх ухааны судалгааны салбар хариуцсан ахлах захирал, судалгааны шинжлэх ухааны магистр доктор Alan Mavin ирсэн байна. Bonjour. Bonjour, good morning. Très bien, merci beaucoup. It's a pleasure to be here. Yeah, it's my pleasure. Хүн болгон залуу насныгоо үзэсгэлэнгээ аль болох удаан хадгалж мөнх залуу харагдахыг мөрөөддөг. Бид хөгшрөх энэ үйл явцыг зогсоох боломжтой юу? Бид байгалийн жамыг зогсоох боломжгүй ч энэхүү процессыг удаашруулах боломжтой. Би таныг арьс хөгшрөх процессыг удаашруулах үр нөлөөтэй шидэт бүтээгдэхүүн бүтээсэн гэдгийг сонссон. Энэ шалтгаанаар танд энэхүү асуултуудыг тавьж байна. Шидэт бүтээгдэхүүний цувралыг Novage гэдэг юм байна. Novage. Yeah. How about that? What happened to бидэнд тайлбарлахгүй юу? Бидний бүтээсэн энэхүү цуврал бүтээгдэхүүн нь маш онцгой орцсон харилцагтай. Арьс уян хатан байдлаа алдсны улмаас бүтцэн суларч царайны хэлбэр алдагддаг. Харин энэхүү цуврал бүтээгдэхүүний онцгой орц найрлага нь арьсны эсийн төвшөнд нөлөөлж эсийн нөхөн төлжих явцыг идэвхжүүлж коллаген төвшин нэмэгдүүлдгээрээ тосгүй. Produce some new protein that rebuild the skin contour. So би харж болох уу? Yeah. It's a very nice cream. That's my the product. Энэ бол маш гайхамшигтай өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн. Би өөрөө ч өдөр тутмын арьс арчилгаанд хэрэглэдэг. Одоо тэгвэл таны тухай ярив. Та хэдэн настай вэ? Та намайг бодит насаа хэлэхээс санаа зовно гэж бодож байна уу? Харамсалтай нь би өдөр бүр жил бүр нас нэмж байгаа ч яг одоо 48 настай. So, you know, every woman Эмэгтэй хүн бүр төрөлхийн гоо үзэсгэлэн залуу төрхөө аль болох удаан хадгалахыг хүсдэг. Таны бодлоор энэ цуврал бүтээгдэхүүн эмэгтэйчүүдийн мөрөөдлийг биелүүлэхэд яаж туслана гэж бодож байна? Энэхүү цувралын орц найрлагыг шинжлэх ухааны талаас нь бидэнд нэг тайлбарч өгөхгүй юу? Өнөөдөр дэлхийн хүн амын насжилт уртсан. Хүн бүр илүү урт удаан хугацаанд залуу бас эрүүл байхыг хүсдэг болсон цаг үе. Тэгвэл Novage цуврал бүтээгдэхүүн бидний хүслийг биелүүлэх хамгийн зөв шийдэл юм. Би энд арьс арчилгааны Yes дадал зуршлын талаар онцгойлон хэлмээр байна. Өдөрт 2 удаа өглөө ба орой 2 минут зарцуулах 4 алхам хийгээд та арьсныхаа залуу төлөвийг нөхөн сэргээх боломжтой. Тус дадал зуршлын эхний алхам бол цэвэрлэгээ юм. Арьс цэвэрлэгээ гэдэг нь арьсыг агаар орчны бохирдлоос ангижруулах, эмэгтэйчүүдийн хувьд нүүрний булгаа, сүүн ба тоник ашиглан арилгах гэсэн үг юм. Харин арьсаа цэвэрлсэний дараа эрчимжүүлэгч бэлтгэл буюу серум заавал хэрэглээрэй. Тус цувралын бэлтгэлийг та ширээн дээрээс харж байна. Арьс арчилгааны сүүлийн алхам бол арьсыг тижээлээр хангаж чийгшүүлэгч өдөр болон шөнийн тос юм. Энэхүү цувралын бүх бүтээгдэхүүн нь Oriflame компанийн патентлсан дэлхийд тосгүй технологиуд болон орц найрлага агуулдаг. Найрлагын өндөр үр дүнтэй байдал, шинжлэх ухааны үндэслэлтэй болон хэрэглэгчийн сорилоор батлагдсан. Гоо сайхны зах зээл дээр арьс хөгшрөлтийн эсрэг маш олон бүтээгдэхүүн байдгийг бид мэднэ. Тэр дундаас бид яагаад энэ цувралыг сонгох ёстой гэж найрлагын дах шидэт орцын тухай нууцыг бидэнд дэлгэж болох уу? Энэхүү орц олон жилийн судалгаа шинжилгээний дүнд бидний бүтээсэн Aspartolift орц юм. Aspartolift гэж энэ яг юу юм бэ? Ирчүүд ч гэсэн энэхүү шидэт орцыг агуулсан цувралыг хэрэглэж болох болов уу? Та маш сайхан залуу харагдаж байна. Таны арьс хараахан уян хатан чанараа алдаж, хөгшрөлтийн шинж тэмдгүүд илэрч эхлэвч анхны шинж тэмдгүүд илэрмэгц би танд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж зөвлөж байна. Бид олон жил үргэлжилсэн судалгаа шинжилгээний үр дүнд бүтээсэн энэхүү орцоо патентлсан. Энэ нь энэхүү хосгүй орц зөвхөн Oriflame-ийн бүтээгдэхүүнүүдэд хэрэглэгдэнэ гэсэн үг юм. Бид энэхүү цувралын үр дүнтэй байдлыг өөрийн эрдэм шинжилгээний лабораторид хийсэн сорилоор баталсныг энд онцолж хэлмээр байна. Өөрийн эзэмшлийн судалгаа шинжилгээ сорилын лабораторитой гоо сайхны компани тоо дэлхийд дээр тийм ч олон байдаггүй. Манай компани гоо сайхны салбарт 50 гаруй жилийн туршлагатай. Үүнийг бүтээгдэхүүнийхөө өндөр үр дүнтэй байдлаар цаг ямагт харуулдаг. Бид Oriflame компанид ёс зүйн дүрмийг чанар мөрдөж ирсэн. Oriflame компани нь бүтээгдэхүүнүүдээ клиник буюу шинжлэх ухааны мөн хэрэглэгчдийн сорилд хамруулж баталгаажуулдаг. Харин энэ бол үнэхээр ер бусын өндөр үр дүнтэй хэрэглэхэд хүртэл таатай мэдрэмж төрүүлэм зөөлөн бүтэцтэй. Түргсэн даруй үр нөлөө нь мэдэгдэм гайхалтай бүтээгдэхүүн юм. Тэгэхээр бид студидээ энэхүү гайхамшигт цуврал бүтээгдэхүүнийг хэрэглэдэг нэгэн зочныг ураад байна. Үзэгчтэй ингээд энэхүү бүтээгдэхүүний хэрэглэгч хонгор зул манад хэрэглэгчтэй нь уулзахаар зочныг урьсан байгаа.
За мандалда баярлалаа. Тэгэхээр шивэд усаас өргөцсөн энэхүү доктор маань 3 сарын 12-нд 1100 хүний бүрэлдэхүүнтэйгээр маш олон хүмүүст бас зориулсан семинарыг зохион байгуулж бас хүргэсэн байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн болоод Oriflame компани хийж байгаа олон зүйлсүүдийн талаарх мэдээлэл мандалаас та бүхэндээ ярилцаж хүргэлээ. За харин одоо студиуд хүндтэй зочин бас хүрэлцэн ирсэн ба та бүхэндээ танилцуулах болсон доо. Таатай байна. Студиуд Монголын топ модель, за No Age Ultimate Lift энэхүү бүтээгдэхүүний нүүр царай од гэрэл хүрэлцэн ирсэн байгаа. Өглөө нэмээд сайхан амарсан та. Өглөө нэмээд. Баярлалаа. Урилгуулаа авсан. Маш их баярлалаа. За, юун түрүүнд бүтээгдэхүүний нүүр царай болсон бай. За, тэгэхээр та хизээнээс энэ бүтээгдэхүүний нүүр царай болж ажиллаж эхэлсэн бай. За, тэгээ өөрийнхөө сэтгэлээс бас бидэнд тоолцохгүй. Ер нь бүтээгдэхүүний сурталчилгааны ажил бол жилийн өмнө эхэлсэн. Зураг авалт өөрөөр хэлбэл. Бүх юмыг цаг өдөр хоногийг төлөвлөөд бид нар зураг авалтаа Грузинд очиж зураг авсан. Тбилист тэгээд зураг авалт их сонирхолтой их сайн студи дээр болсон. Та яг өөрөө энэ бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа гэсэн. Тэгэхээр яг танд өөрт гарсан өөрчлөлтүүд гэх юм уу? Танд өөртөө мэдрэгдсэн зүйлсээс бидэнд бас хуваалцаач. Яг зураг авалтын үед би өөрөө бүтээгдэхүүнээ хэрэгжилж амжаагүй байсан. Яг зөвхөн зураг авалтан дээр хэрэглэгдэжсэн. Тэгээ яг бэлэн бүтээгдэхүүнээ өөрийнхөө гар дээр аваагүй. Тэгээд тэр чин 3 сар зураг авалт болсон гэдэг 9 сар дараа одоо саяны өнгөрдөг 9 сар шинэ бүтээгдэхүүн маань ирсэн. Тэгээ тэр болтол би өөрөө хүлээж исэн. Яг бол би эхний нөгөө нэг тестрийг хэрэгжилчээд тэгээ яг өдөр тутамдаа хэрэглэхийг хүсэж байсан. Тэгээ 9 сард ирээд би хэрэгжилж байгаадаа би бүр үнэхээр баяртай байсан. Би Oriflame одоо энэ хамт олонны нэг хэсэг нь байж тэгээд дээр нь энэ сонирхолтой тэгээд олон эмэгтэйчүүдийн хүсэл сэтгэлд нийцсэн тэгээд энэ бүтээгдэхүүний нүүр царай олсондоо би бас их олзуурхаж байгаа. Тэгээд хамгийн анхны мэдрэмж гэвэл одоо юу хэмдэ гоо сайхан дороо гараад ирэхлээр ингээд нүүр нэг их атаан байдаг да тий. За нэг тийм мэдрэмж байна. За бас ингээд нэг сайхан унтаж амраад тий чанартай сайхан унтаж амраад өглөө босоход арьс бас их сайхан амарсан байдаг. Яг тийм бас мэдрэмж байсан. Тэгээд энэ мэдрэмжийг хэрэгжилж үзсэн олон эмэгтэйчүүд мэдэрсэн байгаа гэж бодож байна. Та тэгэхээр яг өнгөрсөн 9 сараас хойш тогтмол хэрэгжилж байгаа. Тэгж байгаа. Шууд өөрчлөлтүүд орж байгаа гэж хэлжсэн. Тэгээд танай бас хамт олонны зүгээс бидраас их олон мэдээллүүдийг авсан л та. 20 хоногийн хугацаанд тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг шууд арьсанд өгдгөө гэж хэлжсэн. Тий. Олон эмэгтэйчүүдийн хүсдэг тунгалаг гэрэлтсэн арьс. Энэ бол хамгийн ихний мэдрэмж. Тэр нь аашлаа. Альва бүтээгдэхүүнийг яг цогцоор нь хэрэглэх нь зүйтэй байхаа тийм. Энэ их чухал болов. Тийм мэдээж бүтээгдэхүүн болгон өөрийнхөө үргэн бие бинийгаа дэмжиж идэг. Тэгэхээр цогцоор нь хэрэглээд мэдээж цогцоор нь тэгээд тогтмол хэрэглэх хэрэгтэй. Өнөөдөр нэг хэрэглээ 7 хоног хэрэглээд хайчих биш тий. Яг л цогцоор нь яг тогтмол хэрэглүүл та бүр өссөн үр дүнтэй өрч болно гэж бодож байгаа. Гүржид зураг авалт хийгдсэн гэж хэлжсэн. Тэр талаар мэдээлэл өгөхгүй. Сая бас рекламны зураг авалт хийгдэжсэн бичлэгүүд эндээс гарч байгаа шиг байна. Бас их нэлээд их цогцоор гайхалтай ажиллаж байгаа юм шиг харагдлаа. Тий, ер нь энэ студидтэй гэрээт ажилт юм байлээ. Өмнөх Oriflame-ийн бусад модельд бас энэ ч очиж зураг авахулдаг. Их мэрэгжлийн сайн төвшөнд аппарат, тоног, төхөөрөмж, тэгээд өөрөө зурагчид эдгээр нь их сайн хүмүүс байсан. Тэгээд хамтарч ажиллахад их сонирхолтой байсан. Би тэгээд бас дараа дахиж уулзах гэж бас баяртай байгаа шүү дээ. Тэгэхээр гайхалтай маш олон Монгол эмэгтэйчүүд болоод за эрчүүдийн танаас бас ер нь үлгэр дуурайл авдаг олон ч бүсгүйчүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэдгээр бүсгүйчүүдэд та өөрийнхөө зүгээс арьс арчилгааны тал дээр за ер нь эмэгтэй хүн өөрийгөө арчлах, өөртөө санаа тавих тал дээр та юу гэж зөвлөгөө өгмөр вэ? Одоо өнөөдөр бид нэр арьс бол хөгшөрөхгүй байж болох юм байна гэдгийг өнөөдрийн төвшөнд хийгдэж байгаа лабораторийн тэгээ гарч ирж байгаа бүтээгдэхүүн бол баталж шүү дээ тийм. Тэгэхээр арьсыг залуу ойлгож болж байна. Харин хүн өөрөө эрүүл байх ёстой. Арьс гэдэг чинь хүний эрүүл мэндийн тал гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр сайхан эрүүл байхыг хичээх хэрэгтэй. Тэгээд эрүүл байхын тулд мэдээж амьдралын зөв хэмнэлтэй байх хэрэгтэй. Мэдээж баярлж яах гэж хашгираад байхгүй, хэцүү байна гэж уйлж унжаад байхгүй тий. Амьдрал чинь баялаг юм чинь. Бүх юм өөр ингэсэн цаг хугацаатай. Тэгэхээр
эрүүл мэндэл бодох хэрэгтэй. Яг үнэ. За маш их баярлалаа. Таны цаашдын бүхэл зүйлсүүдэд амжилт хүсье. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр үргэлжлүүлээ та бүхэндээ бид ярилцлага мандуул манд хүргэх болно. За 50 жилийн түүхтэй. За сүүлийн 15 жилийн хугацаанд Монголд доктортой үйл ажиллагаа явуулаад за ер нь арсны хөгшрөл болоод за ер нь хуурайшил монголчууд бидний хувьд бол ер нь эмэгтэйчүүд бидний хувьд бас их асуудалтай шүү. Маш их цаг уурын эрс тэрс нөхцөлд амьдрэх тэгсэн хэрнээс тодорхой хэмжээний өөрсдийнхөө арс арчилгаанд бас анхаарч чаддаг. Тэгэхээр яг энэ үйл ажиллагаанд доктортой бидэнд бас дэмжлэг олж байгаа. Орифлеймийн хамт олонтой бид ярилцж байгаа. За үргэлжлүүлээ мандуул та бүхэнд үргэлжлүүлээ ярилцлага өргөнэ. Манай хоёрын ярианаас тус цувралыг багцаар нь хэрэглүүл үр дүнтэй гэдгийг сонслоо. Мэдээж цогц хэлбрээр нь хэрэглэсэн нөхцөлд үр нөлөө нь хурдан гардаг байх. Та энэ тухай бидэнд дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу? Цувралыг багцаар нь хэрэглэнэ гэдэг нь арьс арчилгааны YES дадал зуршил юм. YES гэдэг нь англиар Youth Enhancing Skin Care Routine буюу арьсыг залуужуулагч багц арчилгаа юм. Энэхүү багц арчилгаа нь 6 бүтээгдэхүүн 4 алхмаас бүрддэг. Эхний алхамд сүүн шингэн болон тоникоор арьсны бохирдол болон нүүрний будгийг цэвэрлэнэ. Агаарын бохирдол бидний арьсыг маш их бохирдуулдгийг та үргэлж санах хэрэгтэй. Сүүн шингэн нь нүүрний будаг болон бохирдлыг цэвэрлэдэг бол тоник нь бохирдлын үлдэгдлийг цэвэрлэж арьсыг чийгшүүлдэг. Хоёрдугаар алхамд зовхны тос хэрэглэнэ. Нүд орчмын арьс маш мэдрэмтгий байдаг. Мөн хамгийн түрүүнд хөгшрөлтийн шинж тэмдэг үүсэх хандлагатай байдаг тул энэ хэсэгт заавал зориултын тос хэрэглэх хэрэгтэйг анхаараарай. Ялангуяа ядарч альжаасны улмаас доод зовхонд бараан хүрээ үүсч хавдах тохиолдол түгээмэл байдаг юм. Энэхүү цувралын зовхны тос эдгээр асуудлуудыг бүрэн шийднэ. 3 дахь алхам бол идэвхт орц найрлагыг эрчимжүүлсэн хэмжээнд дагуулсан энэхүү серум буюу бэлдмэл юм. Энэ бүтээгдэхүүн хөнгөн бүтэцтэй тул түрхэхэд маш таатай мэдрэмж төрүүлнэ. Арьс арчилгаа өдрийн болон шөнийн тосоор өндөрлөнө. Өдрийн тос нь арьсыг тижээлээр хангаад зогсохгүй нарны хитягаан туяанаас хамгаалдаг. Харин орой унтахын өмнө арьс арчилгааны эхний 3 алхмаа хийгээд шөнийн тосоо түрхээрэй. Бид эдгээр бүтээгдэхүүнүүдийг багцаар нь хэрэгэлсэн байдлыг тос бүрээр нь хэрэгэлсэн байдалтай харьцуулсан шинжлэх ухааны үндэслэлтэй сорил хийсэн. Багц арчилгаа нь бүтээгдэхүүнийг дангаар нь хэрэгэлсэнтэй харьцуулбал 7 дахин илүү үр дүнтэй болохыг баталсан. Хүмүүс ихэнхдээ бүтээгдэхүүнийг багцаар нь биш, нэг юм уу хоёроор нь хэрэглэх нь түгээмэл байдаг. Харин энэхүү цувралын бүтээгдэхүүнүүдийг багцаар нь хэрэглэснээр таны арьсыг залуужуулагч арьс арчилгааны үр дүн 7 дахин нэмэгдэх болно. 7 дахин уу итгэмээргүй юм аа. Танаа эрдэмтэн судлаачдын баг энэхүү цуврал бүтээгдэхүүнүүдийг боловсруулахад хичнээн жил зарцуулсан бэ. Мэдээж гайхалтай бүтээгдэхүүнийг нэг өдрийн дотор бүтээхгүй нь лавтай. Аспарто лифт хосгүй орцсон 7 жил тасралтгүй үргэлжилсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүн юм. 7 жил үү? Бас 7 дахин үр дүнтэй гэж байгаа. Тийм шүү, сонин тохиолдол байгааз судалгааны явцад бид 1000 гаруй орц судалж үзсэн. Хамгийн үр дүнтэй, хамгийн тогтвортой орц бол яах аргагүй Аспарто лифт орц байсан юм. Бас нэг асуулт байна. Энэхүү бүтээгдэхүүн үнэхээр гайхалтай гэдгийг бид ойлголоо. Би өөрөө ч гэсэн хэрэглэдэг юм билүү гэж бодож байна. Би энэ бүтээгдэхүүнийг таны санал болгосон арьс арчилгааны YES дадал зуршлын дагуу хэр хугацаанд хэрэглэж байж үр дүнд хүрдэг юм болоо. Магадгүй би эргээд сайхан залуу төрхтэй болчихсон хойноо бүтээгдэхүүнээ хэрэглэхээ зохицчих юм бол миний арьсанд эргээд хөгшрөлт маш хурдан явагдах болов. Би өмнө нь хэлсэнчлэн хөгшрөлтийн процесс тасралтгүй явагдаж байдаг. Та арьсаа тогтмол өдөр бүр арчлах хэрэгтэй. Халуун хүдний улирлаас хамаарч арьс арчилгаа баг зэрэг өөрчлөгдөх боловч эцсийн үр дүнд та өдөр бүр энэхүү алхмуудын дагуу арьсаа арчлах ёстой. Бүтээгдэхүүнийг мань хэрэглэж эхэлмэгц өөрчлөлтийг мэдэрч таашаал авах болно. Харин тогтмол хэрэглэснээр үр дүнд хүрнэ гэдгийг бид баттай хэлэх байна. Монгол орн бол маш эрс дэс уур амьсгалтай нутагтай. Харин Улаанбаатар хот маань дэлхийн хамгийн хүйтэн нийслэл тооцогддог. Манай үзэсгэлэнт Монгол эмэгтэйчүүдэд арьс арчилгааны зөвлөгөө мэдээж хэрэгтэй. Та нэгийг зөвлөөч. Монгол эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн дээр би тантай санал нэг байна. Монгол эмэгтэйчүүд үнэхээр үзэсгэлэнтэй. Надад монгол эмэгтэйчүүдийн нүд их сайхан санагддаг.
Well, attracted definitely. Үнэхээр тийм шүү. Yeah, it's a fantastic. Харин цаг агаарын уур амьсгалын хувьд Монгол орн маш эрсдэс уур амьсгалтай. Өвлөн хүйтэн зун нь халуун байгаа зогсохгүй. Маш хуурай тул энэ нь арьсанд маш сөргөөр нөлөөлнө. Би өөрөө Швед улсад амьдардаг. Швед хэдийгээр хүйтэн ч гэсэн Монгол бол зөвөрлөшгүй онцгой хүйтэн. Миний ажигласнаар агаарын бохирдлын түвшин өндөр юм байна. Энэ бүх хүчин зүйл нь хамтдаа арьсанд сөрөг нөлөө үзүүлж арьс хит хөгшөрөхөд хүргэдэг. Тиймээс Монгол эмэгтэйчүүдэд өгөх зөвлөгөө бол арьс арчилгааны yes дадал зуршилтай болохын зэрэгцээ. Улирлаас хамаарч арьс арчилгаагаа бага зэрэг өөрчлөх хэрэгтэйг анхаараарай. Тухайлбал өвлийн улиралд арьсанд илүү их тэжээл болон хүйтний хамгаалалт хэрэгтэй байдаг бол зуны улиралд нарны өндөр хамгаалалт хэрэгтэй. Хэдийгээр бид нарны туяанаас Д витамин авдагч нарны хитьягаан туяан арьс хөгшрөлтийн үндсэн шалтгааны нэг тул нарны хамгаалтыг тогтмол хэрэглэж заншаарай. Нар бидэнд үргэлж гэгээлэг сайхан санагддаг ч арьсанд маань тимч таатай нөлөөтэй биш юм байна. Өнөөдөр манай студид зочилж туршлагаасаа хуваалцсан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж ярилцсанд маш их баярлалаа. Монголчууд бидэнд энэ бүтээгдэхүүн маш их хэрэгтэй гэдгийг ойлголоо. Тийм ээ, энэ бүтээгдэхүүн нь хүн бүрт хэрэгтэй. Надад ч мөн бүтээгдэхүүнээ танилцуулах боломж олгосонд баярлаж байна. Таны цаашдын эрдэм шинжилгээний ажилд амжилт хүсье. Та бүхэн үүнээс ч илүү өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн хийнэ гэдэгт бид итгэлтэй байна. Дараагийн удаа тантай шинэ бүтээгдэхүүний чинь талаар ярилцах болов уу гэж найдаж байна. Тийм шүү, бидэнд шинээр судалж буй бүтээгдэхүүнүүд байгаа. Бид ч бас тантай дахин уулзна гэж найдаж байна. Thank you. See you next time. See you next time then. Great. За үзэгчтэй бид та бүхэнд ярилцлага хүргэж дууслаа. Гайхалтай бүтээгдэхүүн байдгийн байна. Хамгийн голноос байгалийн гаралтай гэдгээр нэлээд онцлог санагдлаа. За зарим бүтээгдэхүүнүүд бол одоо химийн орчны арилгууд нэлээд их байдаг. Харин энэхүү now age бүтээгдэхүүний хувьд бол байгалийн гаралтай гэж байгаа. Тэгээд нас насны ангиллаараа бас бүтээгдэхүүнүүд байд юм байлаа. Тийм байна. Маш олон зүйл үүд юм байна. Мэдээж хүн үнэхээр хариуцлагатай байх юм бол энэ хөгшрөлтийг за агаар мандалд гарч нөгөө сансрын нисгэж болохоос өөр аргаар бол энэ хөгшрөлтийн явцыг удаашруулж болох юм байна. Зогсооно гэж би асуусан боловч зогсоо цаг явсаар л байх болно, хөгшрөлт бол явсаар л байх болно. Харин гэхдээ энийг удаашруулж болно гэдгийг бол маш сайн тайлбарлаж өглөө. Гайхалтай юм шүү дээ. Та үнэхээр их ажилсаг байж, айгүй хариуцлагатай байж ич та энэ сайхан бие галбарын өнгө төрхийг энэ зүс царайг агуулах нь шүү дээ. Ер нь тийм хэлэх яах вэ? За хүрэлцэн ирсэн хүндтэй зочдод баярлалаа. Reflame компани хамт олондоос цаашдын бүхэл ажилд нь амжилт хүсье. За харин одоо бид хэсэг хугацаанд завсарлах байхаа тийм. Тэглүү яах вэ?